Бидний өнөөдрийн амгалан байлгахыг одооны дурангийн шинжилгээний чанарын үнэлгээний талаарх бэлтгэсэн лекцээ танилцуулъя. За дурангийн шинжилгээний чанарын үзүүлэлтийг доорх 3 бүлэгт авч үздэг. Нэгдүгээрт нь эмнэлгийн тогтолцоо, зохион байгуулалттай холбоотой үүнд дурангийн тасаг нэгжийн хамт хөрөмжийн байнгын ажиллагааг хангаж чиглэсэн онцлогоо үйлчилгээтэй байх. За мөн дурангийн тоо хэмжээтэй хамааралтай байдаг бол хоёрдугаарт дурангийн шинжилгээний үйл явцтай холбоотой үүнд нийт дурангийн шинжилгээний хугацаа, бариатын улаан халаас шижгэлсэн үед биопси авсан байдал гэх мэт үзүүлэлтүүд энд ордог. Гуравдугаарт шинжилгээний үр дүнтэй холбоотой үзүүлэлтүүд гэж байдаг. Энэ болохоор голдуу эрт дэлгэрүүлэг. За дурангийн шинжилгээний дараа 3 жилийн дотор хожим үеийн хавдар оршилгдсан байдлыг авч үздэг байна. Дурангийн шинжилгээний явцтай холбоотой юм чанарын үзүүлэлтийг бид нар дотор нь 3 хувааж авч үзэж байгаа. Дурандахын өмнөх үе бэлтгэл үеийн чанарын үзүүлэлт, яг дурандах үеийн чанарын үзүүлэлт, дурандсны дараах үеийн чанарын үзүүлэлт гэж 3 хувааж үздэг. За дурангийн өмнөх үеийн чанарын үзүүлэлт нэгдүгээрт нь дурангийн шинжилгээний заалт, за таниулсан зөвшөөрөл авсан байдал, урьдчилан сэргийлэх зорилгоор зарим тохиолдолд антибиотик авсан байдал. За үүнд бол жишээлбэл декомпенсацтай элэгний хатуурлын үед ямар нэгэн онцлогооны дуран хийж байгаа тохиолдолд урьдчилан сэргийлэх зорилгоор цефалоспорины 3 дугаар эмнэний антибиотикийг урьдчилан сэргийлэх байдлаар авдаг. За мөн шинжилгээ хийгдэхийн өмнө цусаалтах эрсдлийг үнэлэн ямар нэгэн цалшинглах юм хэрэгжилж байгаа тохиолдолд эрсдэлтийг ихтэй эмүүдийг цогсоосон эсхийг энд авч үздэг байна. Мөн дурангийн өмнөх бэлтгэл, за үүнд өлөн байх, хөөс дарагч хэрэглэх, сас уусгагч уусан байх зэрэг энд багтдаг байх нэ. Яг дурангийн үеийн чанарын үзүүлэлтэд дурангийн үеийн сасны харагдах байдлыг хэрэг үнэлж байна. За үүнтэй холбоотой хангалттай хийлэгдсэн үү, гөлгөр булчин солируулагч хэрэгэлсэн үү зэргийг энд ордог байна. За мөн дуранг гүйцэд хийгдсэн үү, зурган баримтжуулалт хангалттай хийгдсэн үү, бүх талбайг хамран дундсан үү гэдгийг бол энэ ямар нэгэн байдлаар видео болон зургийн тоогоорноос авч үздэг байна. Мөн дурангийн шинжилгээг хангалттай хугацаанд шалгасан эсэх, үүнд жишээлбэл үргэлжлэх хугацааг зарим олон улсын удирдамжид зааж өгсөн байдаг. За мөн нэмэлт янз бүрийн ажилбар хийх, эдийн шинжилгээ авсан тохиолдолд энд зурган баримтжуулалт заавал хийсэн байхыг шаарддаг байна. За харин дурансны дараагийн үеийн чанарын үзүүлэлтэд хяналтын шинжилгээ шаардлагатай үед шинжилгээний шаардлагатай хэсэг, за шинжилгээний хариу гүйцэд өгсөн хэсэг, за мөн шаардлагатай тохиолдолд дараагийн шатлалын эмнэлэг эмчрүү илгээсэн байдлыг дүгнэлтэндээ бичсэн хэсгийг мөн хамруулдаг байна. За дурангийн шинжилгээний чанартай холбоотой зөвхөн ходооны дурангийн шинжилгээний чанартай холбоотой хэд хэдэн олон улсын удирдамж байдаг. Үүнд нэгдүгээрт нь Германы 2014 онд батлагдсан удирдамж бол голдуу тайвшилсан дурангийн шинжилгээнд илүү чиглэсэн байдаг бол 2015 онд Америкийн коллеж болон гастроэнтерологийн нийгэмлэгээс бол илүү дурангийн бүх процедуруудын үеийн чанарын үзүүлэлтийг тусгасан байдаг. Харин 2017 онд гарсан Их Британий гастроэнтерологийн эмч нарын холбооноос гаргасан үзүүлэлтд бол голдуу зөвхөн хоол босруулах дээд замын дурангийн чанарын үзүүлэлтүүд гэж байсан байна. Харин 2018 онд Азийн консенсус болохоор хоол босруулах дээд замын дурангийн хавдрын эрт дэлгэрүүлэг гэсэн ийм удирдамж байна. Хамгийн сүүлд 2020 онд энэ зурган баримтжуулалттай холбоотой дэлхийн дурангийн нийгэмлэгээс гаргасан ийм стейтментүүд байдаг байна. За энэ эдгээр олон улсын удирдамжийг шууд харьцуулаад нэгийг нөгөөтэй нь харьцуулахад бол их төвөгтэй өөрөө ивэл зарим нь илүү дурангийн хавдрын эрт дэлгэрүүлэгтэй холбоотой бол зарим нь зөвхөн тайвшруулалттай холбоотой, зарим нь бол ерөнхий нийт дурангийн ажилбартай холбоотой байдаг учраас шууд харьцуулахад нэлээд төвөгтэй. Гэхдээ эдгээрээс бол Америкийн гастроэнтерологийн нийгэмлэг болон Германы удирдамж, Их Британий удирдамжийг дурангийн өмнөх чанарын үзүүлэлтийг харьцуулсан байдлыг авч үзэж байна. Тэгэхээр ер нь аль ч удирдамжид дурангийн шинжилгээний заалтыг дурангийн хариунд тусгасан байх байдлыг бол аль болох 80%-аас дээш байхыг энэ Америк удирдамж заасан байдаг. Мөн аль болох таниулсан зөвшөөрөл ажилбарын өмнө авсан байхыг
эдгээр удирдамжууд тусгасан байна. Америк удирдамжид нийт тохиолдол 98-аас дээшээр, Германы удирдамж 100%, Их Британий удирдамж 100% ажил бие өмнөх таньсан зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Мөн шаардлагатай үед үдэн сэргийлэх антибиотик авсан байдлыг Америкийн удирдамжид 98%-аас дээш, Германы удирдамжид нийт 16 экспертийн 15 нь шаардлагатай гэж үзсэн байна. Мөн дурангийн өмнөх эмчийн эзлэг, биеийн байдлын үнэлгээ, өмнөх дурангийн түүх, өвчний түүх зэргийг бол мөн асууж авсан байхыг энэ олон улсын удирдамжид 98-аас 100%-аар ерөнхийдөө авсан байхыг шаарддаг. Харин дурангийн шинжилгээний өмнөх цус шинжилгээ хэмээн хэрэглээ, шинжилгээний дараах цус алдах эрсдлийг үнэлсэн байдлыг бол энэ Герман болон Их Британий удирдамжид тусгасан байдаг байна. За энэ цайвраар тэмдэглэсэн бол голдуу тайвшруулалттай дурангийн үед холбоотой эм чанарын үзүүлэлтүүд энэ тайвшруулалтын төлөвлөгөө, тайвшруулалтын үед илрэх гачны сураг уруулыг мэдээлсэн байдал, за мөн эрсдлэгтэй асаа биеийн байдал 3-4 үед мдэггүй хүчилгээмж, нарийн мэрэгчлэмж заавал тайвшруулалтыг хийсэн байх зэргийг болохоор энэ Германы удирдамж болон Их Британи, Америкийн удирдамж заасан байна. Мөн олон улсын удирдамж сүүлийн үед их гарч ирж байгаа нэгэн хандлага бол заавал мис сасал гэдэлгүй ямар нэгэн ажилбарын өмнө, ялангуяа дурангийн ажилбарын өмнө тайм аут буюу дахин чеклэх ийм байдлыг бол 98-аас 100% та зөвлөсөн байдаг байна. За харин дурангийн чанарын үзүүлэлтэд дурангийн шинжилгээний фото баримтжуулалт гэдгийг бол энэ Германы удирдамжид бол хангалттай хэмжээгээр авсан байх, Их Британий удирдамжид мөн хангалттай гэж үзсэн тоогоор авсан байх гэдэг бол Азийн консенсус нийтдээ ходоодны 22 зураг, нийтдээ ходоод улаан хоолой дээд гэдсний 28 зураг авахыг зөвлөсөн байна. Мөн дурангийн шинжилгээний үед эрсдэл өндөр байрлал буюу одоо их тухайн бүс нутагт хавдар их тохиолддог, үзэгдэхгүй өнгөрдөг, дутуу харагддаг эдгээр талбай сайн шалгасан эсхийг бол сайн шалгаж баримтжуулахыг бол энэ олон улсын удирдамжид бүгдээр нь зөвлөсөн байх нь мөн тайвшруулалттай дуран хийж байгаа үед тайвшруулалтын үеийн амин үзүүлэлтийн хяналт, эмийн тун давтамжиг хугацаагаар, за тайвшруулалтын үед хөгжим сонсох, за тайвшруулах эмтэй холбоотой гаш нөлөө гарсан тохиолдолд антидот хэрэглэсэн байдал гэдгийг бол 98%-аас дээш байхыг энэ Америкийн удирдамж зөвлөсөн байна. Мөн дурангийн шинжилгээний үед дүгнэх нэгэн чанарын үзүүлэлт нь салстын харагдах байдлыг үнэлсэн хэсэг гэж байгаа. Тэгэхээр ер нь бол салстын харагдах байдал хангалттай юу, хангалтгүй байна уу, үлдэгдэл хоолтой байна уу, бүх талбайг сайн харж чадж гин үү, хангалттай хийлэгдэж гин үү, мөн сас хайлуулагч болон одоо булчин судруулах юм хэрэгэлсэн хэсгийг бол заавал энэ дүгнэлтэн дээр оруулсан байхыг энэ Азийн консенсуст оруулдаг байна. Мөн ямар нэгэн байдлаар шинжилгээ дутуу хийгдсэн тохиолдолд мөн тайвшруулалттай холбоотой юм уу, дурантай холбоотой гач нөлөө юм уу, малар бис болох ч юм уу, эсвэл их хэмжээний хоолтой байсан энэ тохиолдолд мөн дурантай холбоотой хүндрэл гарсан хэсгийг бол заавал энэ дурангийн шинжилгээний холбоотой энэ баримтжуулалттай маш сайн хийхийг энэ Америк болон Германы удирдамжид заасан байна. За мөн үргэлжлүүлээд илүү одоо энэ Их Британий удирдамж, Азийн удирдамжид болохоор илүү энэ Их Британий удирдамж ялангуяа энэ бариатын улаан хоолойс хичгэлсэн үед Прагийн ангиллаар хөндлөн бариатын улаан хоолойн эсэх салстын үрч илэрсэн тохиолдолд тэр салстын үрчдийг Парисын ангиллаар үнэлж биопси авах, за мөн улаан хоолойн автгай хүчээр сэжгэлсэн үед ус мөлийг будаж шинжилгээ авах, сөргөө хотод улаан хоолойн сөргөө өвчин D зэрэг илэрсэн үед салстын шинжлэхтэй үед эдийн шинжилгээ заавал аваад 6-7 хоногийн дараа хотоодны хүчил дагангуул хэмжлэгээний дараа давтан дундахыг зөвлөсөн хэсгийг бол заавал заадаг байна. Харин Азийн консенсус илүү олон тооны ургацаг авахаасаа илүү салстын сэжигтэй өөрчлөлтийг цагаан гэрэл болон хөх гэрэл будаг ашиглан илрүүлж тэгээ өөрчлөлттэй хэсгээсээ аль болох цөөн тооны эдийн шинжилгээ авахыг энэ Азийн удирдамжид заасан байдаг байна. За ер нь бол сүүлийн жилүүдэд энэ ходоодны дурангийн үргэлжлэх хугацаа бол энэ чанарын үзүүлэлттэй шууд холбоотой гэж үздэг. Тэгэхээр Герман болон Их Британий удирдамжид бол ер нь илүү багадаа 6 минутаас дээшээ, за бариатын улаан хоолой илэрсэн үед 1 см тутамд 1 минутыг нэмж
ерөнхийдөө шинжлэх ёстой гэж үзсэн байдаг бол Азийн консенсус хамгийн багадаа ходоод улаан холон шохооны дуран 8 минут ба түүнээс дээшээ байхыг заасан байдаг бахнэ. За дурангийн үеийн чанарын үзүүлэлт үргэлжлээд бол инлет байж буюу улаан хоолойн дээд сфинктерт байх эктопик ходоодны салтын өөрчлөлт илэрсэн тохиолдолд заавал баримтжуулалт, зурган баримтжуулалт хийх ёстой. Эзонофилийн улаан хоолой өрөвсөж шижилсэн үед 2 хэсэг газраас эдийн шинжилгээ авна. Мөн ходоод дээд гэзний шархлаа идэрсэн үед хеликобактер илрүүлэх нэмэлт шинжилгээ заавал авах, өрцний ивэрхий болон варикоз илэрсэн тохиолдолд фото баримтжуулалт хийн, стандартын дагуу үнэлгээг хийх. За цэлэг хүчин гэж сэжиглэж байгаа үед хамгийн багадаа 4 ид үүнээс нэг ид нь болцоноос авсан байх. Мөн ургацэг илэрсэн тохиолдолд тоог хэмжээ, байрлал, за байрлалыг нарийн дурдаад мөн зурган баримтжуулалт хийхийг энэ Их Британий удирдамжид заасан байна. За ер нь бол Европын удирдамж илүү гэзний учрын солигдол салтын өөрчлөлт илэрсэн тохиолдолд байрлалыг нарийн зан аль болох олон эдийн шинжилгээ авахыг зөвлөдөг бол харин Азийн удирдамжид илүү нарийн цагаан гэрэл, хөх гэрэл, за тэгээд мөн хромоэндоскопи ашиглаад будаг ашиглан илүү өөрчлөлттэй хэсгээс таргет биопси буюу яг тодорхой гэтэл оновчтой биопси, цөөн тооны биопси авахыг ер нь бол зөвлөдөг байна. Дуранцны дараах үеийн чанарыг үзүүлдэг тайвшруулалттай холбоотой сэрэг өрнөөс гарах шалгуур хангасан эсхийг ерөнхийдөө заавал шалгаж баримтжуулж үртгийг нь Америк болон Германы удирдамжид заадаг байна. За мөн шинжилгээний дараа авах арга хэмжээ зөвлөгөө өгсөн эсэх гэдгийг бол 98%-аас дээш 98-аас 100% эдгээр шинжилгээг өгсөн байхыг шаарддаг байна. Мөн шинжилгээ гүйцэд хийгдсэн үгүй юу гэдгийг харин тусгах. За шинжилгээ болон ажилбартай холбоотой гач нөлөө яг ажилбарын дараах эрт үеийн хүндрэл гарсан эсхийг хариунд мөн тусгасан байхыг шаарддаг. Ямар нэгэн эдийн шинжилгээ авсан тохиолдолд шинжилгээ авсан хэсгээ маш сайн баримтжуулж холоос болон ойроос зураг авахыг шаарддаг байна. Мөн ажилбарын дараа хожим үеийн хүндрэл гарсан үед мөн энийг дурангийн репортод дараа нь тэмдэглэн үлдэх тусдаа өөртөө дурангийн хэсгүүдэндээ хожим үеийн хүндрэл гарсан дурангийн ийм тохиолдлуудыг бүртгэдэг байхыг шаарддаг байна. За бас нэгэн сонирхолтой энэ хожим үеийн дурангийн дараах үеийн чанарын үзүүлэлт ордог бас нэгэн сонирхолтой үзүүлэлт нь дурангийн шинжилгээний дараах 3 жилийн дотор ходоод улаан холон хожим үеийн хавдар илэрсэн тохиолдолд дотоод хяналт шалгалтыг эргэн хийхийг энэ Их Британий удирдамжид заасан байдаг байна. За энэ хүрээд миний лекц өндөрлөн анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.